Ерөөсөө Монгол хүн болж төрснийх дээр нь Монгол хүн болохдоо яг энэ төв сайхан Монгол орондоо төрсөн нь бол миний хамгийн том бахархал байдаг. Ер нь бол бүр 10 жилийн хүүхэд байхдаа би эхлээд цанаар анхны маань одоо баярын бичгийн цанаар авсан мэт. 4-р ангийн хүүхэд байхдаа 87-8 онд. Тэгээд 89 оноос эхлээд хүүхэд байхад жудо бөхөр хичээлжсэн. Жудо бөхөр одоо спортын гараагаа эхлээл. Тэгээд залгаал одоо тулааны урлаг житгүүндөө бүрслэгийн ойрын зайны хаалт тулааны урлаг болох житгүүндөө 93 оноос хичээлсэн. 94 оноос одоо Эрдэнэтэд бяцхан луу клубын багш Бэхэм багш маань шавнараа аваад кёкшин каратагаар бүгдээрээ хичээлж хэлсэн. Яг кёкшин каратагаар хичээлж бас улсын авраг, Азийн мөнгө, олон улсын тэмцээний одоо цомоод гэх мэтлэгээр ингэж авч явж байгаа л холимог тулаан, кикбокс, мэргэжлийн спорт руу орсон доо. Киваны кикбоксийн тэмцээнүүдийг маш их үзэж, мөрөөдөж одоо авраг тамирчдыг харж бахархаж үздэг байсан. 2003 онд Mongolian Fighting гэдэг тэмцээнийг одоо авраг сумын базар асууж руу давагдорж авраг нар маань Монголд одоо энэ холимог тулааны төрлөөр анх удаа тэмцээн зохион байгуулж байсан. Нэмэх 93, хасах 93 гэж килограммаар зохиогоод хасах 93 кг-д нь би, нэмэх 93 кг-д нь од хүн ачин төрүүлж анхны одоо холимог тулааны төрлөөр мэргэжлийн тэмцээнд ингэж орж авраг болоод улмаар эндээсээ цаашаа ер нь мэргэжилд тулдах бүх одоо нөхцөл болцоо гараа маань эхэлсэн. Mongolian Fighting тэмцээний 2 дахь тэмцээн нь Улаанбаатар UB Grand Prix гэж болсон 12 сард нь. Тэр тэмцээнд нь би дахиж төрүүлээд тэгээ тэр үеэр Увэ гэж Японы одоо тулааны том промотон менежер хүн ирсэн байсан. Тэгээ тэр хүн миний тоглолтыг хараад бас таалагдаад тэгээд Японд Кеванд тоглох саналыг тавьж ирсэн 2004 оны эхэнд. Тэгээд зөвшөөрөөл Альберт Краус гэдэг Кеваны аврах тамирчинтай шууд тоглох тим гэрээ хэлцэл хийгдэжсэн. Өрсөлдөгч тамирчныхаа тухайч мэдэхгүйгээр л тэгээд ер нь олон улсын тэмцээнд орох гэж нэгэд бөөн баяртайгаар л орж ирсэн бэ. Би каратагаар хичээлж явах завсраа хажуугаар нь акробат өсрэлтийн төрлүүдээр бас хичээлдэг байсан. Одоо Эрдэнэтэд байдаг отгоо гэдэг акробатын цэвэрэгчин багшаар заалгаж акробатын элементүүдээс ер нь маш их суралцдаг байсан. Тэгээд тэр Чингисийн завьчилтгийн өшөлтийг каратагийн тэмцээнүүд дээр ер нь хэрэгэлдэг байсан л та. Урагшаа одоо урдаа ингээ хайчиж өшөлтийг урагшаа сайлтанд оруулаад тэгээ урагшаа сайлт хийж явахдаа өсгийгөрөө дээрээс нь ингэж дараалж өшөлтөг тийм өшөлт байна. Тэгээ тэрийг 2004 онд Альберт Краустай тоглож байхдаа тулааны явцад хийсэн. Kraus. Oh my goodness me. Анх удаа одоо Монгол хүн Кеваны төрөлд ороод шилдэг 8-д нь өрсөлдөж байхдаа тэрийг хийж дараад тийм өндөр зэрэглэлийн тэмцээнд тиймэрхүү их хийгдэж байгаагүй байсан юм байна лээ. Тэгээ тэр үед тэр тулаан судлаач нар сэтгүүлч аврагаас одоо асаажруу аврагаас энэ одоо ямар учиртай мэх вэ? Монголчууд ийм тулааны урлаг энэ өндөр хөгжсөн үү? Ямар уламжлалтай гэдгээр нь асуухад авраг маань энэ Чингисийн завьчилтаа гэж хэлж ирсэн юм лээ. Тэгээд тэрнээс хойш Чингисийн завьчилт гэж хэлэгддэг болсон тийм. Ер нь холимог тулааны төрлөөр тулдж байхдаа хийвэл гэж бодож байсан л та. Яг л өөрөөсөө өндөр үнэтэй тулдж байхад хийвэл би тэрийг их өндөр өсгөж хийдэг байсан. Тэгээд өөрөшгөө үн дээр болохоор голдууд аваад араас нь маягтай толгойд өрөнд авчаад байдаг байсан. Тэгээд тулааны явцад ялангуяа энэ холимог тулаан дээр хэрэглэхэд бас жоохон зохимжгүй л те. Нөгөө би өөрөө босоод тулаанаа хийхийг боддог. Тэгээд босоод тулаанаар ялахыг бодож идэг. Тэгээд Чингисийн завьчилтыг хийхээр голдуу хэвтэй байдалд шилжчих учраас өрсөлдөгчдөө давмгай байдлаа алдчих магадaltaй байдаг болохоор зэрэг төдийлөн нэг хийхийг хүсдэг. Би нэг олон улсад тэмцээнд гарахдаа
нөгөө өөрийнхөө одоо никнейм гэдэг тулааныхаа хочийг тунгаа гэдгээр л явдаг. Өөрийнхөө эцгийнхээс багаас дуудажсэн тунгаагаараа л явдаг. Чингисийн цавчилт биздээ гэдгээр ингээ гадныхан бас асуугаад хочийн маань одоо Чингисийн цавчилт гэдгээр бичих гэдэг. Тэгтэн би уучлаа гэж хаад алид өөрийнхөө нэрээр бичүүлчихдэг. Тэгээд тэр агуу хааны нэр орсон тэр нэр нь бас хүндэх байх гэж би дотроо бас бодож явдаг. Нэг том бахархал өрөөсөө хамгийн том хүч бол өнгөрсөн үеийн түүх байна. Тэгээд тулаанд бэлтгэл тэр сэтгэл зүйн хүч, тэр бэлтгэл хийх тэр хүчийг гол олгодог юм бол тэр өвөг дээдсийн баатарлаг дайчин түүх. Тэгээд тэр түүхтэй холбоотой маш олон юм уншиж судалдаг. Тэрийг одоо гол зориг оруулдаг юм бол мэдээж энэ Чингис хаан хамтлагийн Жаргалзай хаахын дуулсан үг баян өөрөө зохиосон тий Чингисийн баатрууд гэдэг энэ сайхан дуу үнэхээр омгшуулж сэтгэл зүйн хүчийг маш их одоо өгдөг. 2011 онд 10 онд тулдахдаа леженд гэж холбоо байсан. Тэрний анх авраг бас болоод тэр аврагын тэмцээнд орохдоо Чингисийн баатрууд аяыг цаанаас нь яг бүтнээр нь яг XCD-гээс нь авах шаардлага юу н холбооны зүгээс тавьсан. Тэгээд Чингисийн баатрууд аяыг олох гэхээр яг нөгөө нэг CG-г олддгоо. Тэгээд жагаахтаа одоо таньдаг хүнээр нь холбогдуулаад жагаахтаа уулзаад яг энэ аяыг аваад гар үсэг зуруулаад амжилт төсөөлөд ингээд авч ирсэн. Тэр нь бол бас миний ёстой том бахархал байдаг. Холимог тулааны маш том мастер дэлхийн авар болсон. Манай наран тунгалаг бол үнэхээр биднийг огшоож чаддаг. Өөрөө хэлэхдээ бол энэ сэтгэл зүйн хувьд намайг одоо тулаанд хамгийн гол тулаанд, хамгийн ширүүн тулаанд, магадгүй эцсийн тулаанд тийм ээ намайг бэлтгэж чаддаг ийм оюуны одоо сайхан дасгалжуулагч маягийн бүтээлээ гэж хэлжсэн нь бол миний санаанд сэтгэж гардггүй. Би энэ залуучуудаараа бахархдаг. Тэдний одоо сэтгэл санаанд миний уран бүтээл бас таарч тохирж тулаанд нь хэрэгэл болж ивэл одоо би баярлж явахаас яах вэ? Баяртай байдаг. Хамгийн сүүлд хийсэн тэр тулаан тэр одоо Японы дайчныг одоо яаж нам дарж ийн энэ бол үнэхээр одоо монголчууд бүгдээрээ үзсэн байх учиртай ийм сайхан тулаан. Ер нь бол эрх хүн байж чаддаг, хэлсэндээ хүрч чаддаг, зорьсондоо очиж чаддаг ийм нэг сайхан чанар наран тунгалагчдууд маань байдаг юм байна. Тэгээд биднээс хамгийн сүүлийн тулааны энэ сая Чингис хаан хамтлаг баруун аймагуудаар явж тоглох тэр аялын тоглолтынхаа хүрээнд Ховд аймаг дээр байхдаа яг тэр тулааныг бид нар гар утсаараа үзчихлээ. Үнэхээр одоо дахин үзэж гайхаж, шагшиж, орилдож, шуугилдаж маш сайхан одоо сэтгэлийн хөдөлгөөнд донд үзсэн. Тэгээ үнэхээр одоо бид нар бие биенээрээ бахархах, улс хүнсээрээ бахархах, өөрийн залуучуудаараа бахархах ийм сайхан мөчийг бидэнд хайрлсан одоо наран тунгалагчдуудад баярлахаас яах вэ? Ер нь их олон хэрэглэгдэж байгаагүй юм хэлтэй тэмцээнүүд дээр. Джейсон Вомплуи гэдэг хүн анх UFC-д 2006 онд хийжсэн тийм бохон их байгаа. Тэгээ ер нь өөр тэмцээн дээр ер нь их олон хэрэглэгдээгүй. Тэгээ энийг анх харчаад өрсөлдөгч нь ухаан алдчихсан зэрэг ямар сони ингээд боолт орчиж байгаа юм бахтаа өмнөхөр гайхажсэн. Тэгээ тэрийг шавнартайгаа бэлдэж давтаад шавнараа өчөж боож үзээд ороод нэхэр нь одоо боолт ороод байгаа юм уу, мөрөнд нь өчөг ороод байгаа юм уу гайхаад тэгээд нөгөөдөлдөө зааж байгаад өөрөө боолгож үзээд тэгээд хэрвээ барьцаа алдчих юм бол ямар ч аргагүйгээр орох юм байна да. Тэр нь өөрөө мэдэхгүй учраас хэрвээ өрсөлдөгчд орчих юм бол нөгөө ухаан алдах магадлал өндөртэй юм байна гэж их бодож
Тэгээ бэлтгэлийн явцад маш их одоо давтаж туршиж ирсэн. Тэгээ ер нь бол сэтгэлд бол альж талдаа яг барьцаа авчих юм бол бараггүй ялах нэх байна да гэдгийг бол мэдэрсэн байсан. Энэ тэмцэлтэнд энэ спортын төрлүүд бол эхлээд өөрийгөө маш их таних шаардлагатай болдог. Өөрийнхөө тэр төсөв төвчээр, өөрийнхөө одоо булчингийн хүч, уян хатан байдал, өвдөлт даах чадвар, тэр тэмцэж явах дунд сэтгэн бодох чадвар гэх мэтлэнгээр өөрийгөө таних шаардлага маш их байдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ тулааны энэ олон төрөл бол ерөөсөө эхлээд бол өөртөө харьцах, өөрийгөө таних хурлал гэж би бодож явдаг тийм. Өрсөлдөгчийн сул тал дээр нэг ажиллах гэж бодохгүй. Өрсөлдөгчийн сайн талыг илүү их хараад, өрсөлдөгчийн сул талыг олчлоо гэж бодлоо. Өрсөлдөгч яг тэр сул тал гэж харагдж байгаа юм дээр нэг ёсны сайжруулад ч юм уу, эсвэл албаар сул тал юм шиг харагдуулаад тэн дээр өрх тавих тохиолдол байдаг л да. Тийм учраас ер нь цаг үеэсээ хоцролгүй шинэ арга техник, өөрчлөгдөж байгаа шинэ мэх гээд маш олон юмыг харах, судлах хэрэгтэй болдог. Тэгээд одоо бокс гэхэд ямар шинээр одоо ямар дасгал сургалт зүрхний ачаалыг яаж бэлдэж гэн, бүхэд яаж гэн, холимог тулаанд бусад тулааны урлагт ямар арга мэх сүүлийн үед давмгааж гэн гээд бүхий л юмыг ингээд спортыг, тэмцэлтэнтэй энэ спортуудыг бүгдийг харах болдог. Тэгээд тэндээс ингээд шинэ юм харчих юм бол ерөөсөө хэдэн хоног баярлна шүү дээ. Тэрийгээ давтаж үзэх гээл өөрийгөө ер нь байнга л өөрчилж шин соргыг мэдээлэл, шин соргыг техникүүдийг сурахыг маш их хичээж бэлддэг. Миний хувьд нэг онцлог нь бол яг тулааны өмнөх шүн бол маш сайхан амарч чаддаг. Тэгээд тэр амралт маш сайхан амарчдаг учраас харьцангуй одоо тэмцээнд тулааны торон дотор маш хүчтэй байж чаддаг гэж боддог. Тэгээд тэр амралтын амрах өөрийгөө тэгж тайвшруулах одоо нууц гэх юм уу, тэр бол мэдээж төвлөрөлтөө ихтэй би нөө дуртай юм аа боддог л доо. Юу гэхээр зэрэг энэ тулаан, энэ торон дотор орохыг ямар их мөрөөдөж хүсэж байлаа. Тэгээд зэрэг тэр дуртай юм маань одоо яг тулчлаа. Тэгээ маргааш тулна. Гэл гих мэтлэг дуртай юмныхаа талаар хүсэж мөрөөдчихсэн нь бол олон дахин бодож төвлөрөхөөр маш сайхан санагддаг. Тэгээ яг тулдах тэр судалгаа гэдэг бол ерөөсөө маш том багийн асуудал болчдөг. Ард нь бүхэл бүтэн баг ажиллаж одоо ингээд бэлтгэл хангахаас ахуулаад өрсөлдөгчийн судалгаа сүүлийн үед ямар хийж байна, биеийнх нь одоо хүч, ажиллах чадвар, зүрхний ачаал даах чадвар, амьдралын олон өрсөлдөгчийн амьдралын тэр олон бэрхшээлийг яаж давж гарч ирсэн, амьдралын тэр хүн цохилтуудыг яаж давж гарч ирсэн, сэтгэлийн хат гээл тэр өнтрийг судлах, тэр өрсөлдөгчийн талын жоохон ч гэсэн мэдээлэл маш их юм өгдөг. Тэгээд тэр бүгдийг одоо судалгааг одоо маш сайн хийх хэрэгтэй гэдгийг жинхэнэ ойлгуулсан маань бол арай жүничигээд Япон багш маань. Яг ирэнгэн дээр торон дотор ороод харах наан нуулзаад ширтэлцсэн юм шүү дээ. Энэ энэ ингээд бас ялгаатай талууд байна. Миний хувьд болохоор зэрэг бас нэг тийм арга гэх юм уу да зайлч гэх юм уу хэрэгэлдэг. Эхлээд ингээд өрсөлдөгчтэй их хүндэтгэлтэй хандаад өрсөлдөгч маань намайг ингээд судалгаагаар намайг ялна гэдэг нь таамаг гарцсан. Өрсөлдөгчтэй ингээд хүндэл үзүүлээд ингээд яг л өөрийнхөө байгаа байдлаар ингээд хүндэтгэж эхэлдэг. Тэгэнгүүт өрсөлдөгч голдуу ингээд намайг дутуу үнэлээд насны явцсан ч гэдэг юм уу, Монгол тулааны урлаг сайн хөгжөөгүй гэдгээр зүсрээл барилдны үзэгдэг ч юм уу ингэж бодоод жоохон тийм бардам харагдаад эхэлдэг. Тэр тусам надад таата сайхан санагдаад байдаг. Улам ингээ харахад нь бараг харцаад айлдруулаад ингээл хүндгээ ингээ байгаад байдаг. Яг торон дотор ороод иргэн дотор яг өрсөлдөхтөө өөдөөсөө харах тэр мөчөд бий болохоор ёстоод
өөрийгөө өөрчилдөг. Яг нэг төвлөрөөл жинхэнэ алцсаж байгаа хүн шиг гардаг. Тэгэнгүүт өрсөлдөгч одоо байр байдал өрсөлдөгчдөг буцаад. Тэгээд Гоно гэдэг тамирчинтай би 10 онд тулдж байсан. Тэгээд яг Гоно энийг яг мэдэрсэн байсан. Ярьцлага өгтөө гар барихад би наран тунгалахтаа гар барихад надтай л адилхан юм байна. Тэгээд нөгөө ялна гэдэгтээ дэндүү ихтгэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэгээд тэмцээний яг рингэн дээр гарсан чинь зэрэг итгэл байхгүй болоод эхэлсэн гэж ярьцлага өгсөн байсан. Тэгээд тэр нь болохоор зэрэг баг би ховс хэрэгсэн юм шиг санагдахаар ярьсан байдаг. Тэгээд тэр Гоно бол яг тэрийг мэдэрсэн байсан. Нөгөө нэг эхлээд бол ялцсан байна гэдэгтээ үзлээд итгэцсэн байсан. Жаа рингэн дээр шал өөр хүн болоо гарахаар зэрэг тэр ялгааг л Гоно маш сайн харсан байдаг өрсөлдөгч нараас. Oregano right cross. Not when he stood up to the crosses of Masato for 3 rounds solid. Gono almost gets collected with the right hand. Нэгдүгээр хамгийн их дотроо залбирж баярлж явдаг юм бол тэр сайхан эцэг их маань ээж аав маань маш эрүүл жирийн хүн хүүхд төрүүлсэн юм байна. Тэрийг би адтаа олон сайхан багш нарын ачаар тэрийгээ сайхан бэлдээд бэлтгэлийн ачаар өдөд эрэхтэй явж байгаа юм байна гэдэгтээ бас баярлж бахархаж явдаг. Тэгээд ер нь энэ олон жил тулааны урлаг олон спортоор хичээлж ойлгоход хүн өөрийгөө эрүүл байлгаж чадах юм бол ямар ч юмд боломж байдаг юм байна. Тэгээ эрүүл байхын тулд ер нь бол энэ хөдөлгөөн энэ спортын төрлүүд хүн зайлшгүй хэрэгтэй юм байна. Эрүүл байх юм бол бүх юмд боломж байгаа гэж ойлгосон. Тэгээд дээр энэ олимпийн тулааны урлаг бол сурах юм маш ихтэй байдаг. Одоо олон төрлийн босоо барилдаанда хамны барилдаан, эрингний олсны барилдаан, торны барилдаан ч гэдэг юм уу. Тэгээ босоо тулаанда гарын цохилт, боксийн гарын цохилт, хөлийн өшгөлт, тэгээ мутагийн өвдөг тохоо, тэгээ хэвтэй барилдаанда дахиад байрал булаалдах, өчиг боолт, тэрнээс хамгаалах гэх мэтлэн ингээд сурах юм маш их байдаг болохоор зэрэг ер нь ингээд дэлхий дээр харж байхад тамирчдын одоо нас нь бол нэлээд өндөрсөх хандлагатай болчиход байгаа. Тэр бол ер нь мод болчиход байгаа. Тэгээд хичнээн нас нь ингээд 30 хол гарцсан, 40 гарцсан байсан ч тэр үний сонирхол буураагүй биеийн эрүүл чирэг байх юм бол нас бол ерөөсөө байдлыг байхгүй нас өстөө хамаагүй юм байна гэдгийг бол дэндүү сайн ойлгосон байна. Бэрхшээх үе бол байсан л та. Ялангуяа тэмцээний явцад одоо маш хүнд гэмтэл авах. Тэр үед бол дараа нь тэмцээний дараа ингээд тэр гэмтлийн дараа ер нь бодогдуулах үе байна л та. Гэхдээ тэр бодлууд нь голдуу ер нь улам хуцалж, улам ухаажуулсан бодол ороод ирдэг учраас тэр гэмтэл буцаад үр өгөөж өгсөн байдаг. Тэр ер нь бол ялагдал бол нэг асуудал биш. Өөр дуртай учраас ялсан ч ялагдсан ч энэ юмдаа дуртай учраас одоо сайхан байдаг. Хамгийн гол нь тэр бэрхтэлгэмтэл гэдэг юм хүнийг бол нэлээд бас бэрхшээл тохиолдуулж. Гэхдээ тэр бэрхшээлийг даваад гарцсан нь бол маш сайхан мэдрэмжтэй. Жинхэнэ нэг Аз жаргал думбна гэдэг чинь болдог л та. Тийм хүнд бэрхшээлтэй үед бол намайг нэг л хүн дэмжихэд болоо гэж би дотроо боддог. Тэр нэг хүн би өөрөө байхад л болоо гэж боддог. Гэхдээ надад аз тохиолдож маш олон намайг дэмждэг. Би өөрөө дэмжиж зогсохгүй. Миний хань гэр бүл хүүхдүүд, миний дүүнэр, шавнар, ойр дойрны найз нөхөд, ажлын хамт олон гэдэг маш олон хүмүүс, багш нар маань гэдэг маш олон хүмүүс дэмждэг учраас тэр нөгөө бэрхшээл маань бол ямар ч асуудалгүй тойрдог. Хэрвээ бэлдэж исэн юм бүгдийг л ашигласан, өөрийнхөө бүхий л болцоог ашиглаж чадаад хийгээд ялагдсан бол тэр бол ялагдал биш гэж дотроо боддог. Хийж чадахгүй нөгөө нэг зорилгоо ерөөсөө биелүүлж чадахгүй хүлээж байгаа ялагдсан бол тэр бол маш харамсалтай ялагдал гэж ойлгодог. Тэгээд бүх юм аль чадах юмаа бүгдийг хийгээл ялагдахад бол өөрийнхөө хувьд бол өөрийгөө ялчиж байгаа байхгүй.
lets it go. Now, on the armbar, that is tight. Looking to finish. You are fully extended, now hyperextended. Kroos taking a really close look. The legs controlling the body of Jadamba. And Jadamba gets out, back to head to the now an inverted triangle with the left arm in. Капоровтой тултад мэдээж хэвтэй барилдаа илүү тэр ялангуяа тэр боох мэх араас боох мэхийг маш сайн хийдгийг нь бол мэдээж сайн мэдчихсэн. Тэрнээс хамгаалах бэлтгэлийг ч бол хэрэндээ сайн давцсан. Тэгээд одоо ёстой болж өгөө дээ. 40 seconds remaining round 4. Gafurov single-mindedly taking rear naked choke. That is tight. Both hooks in, sliding under the chin. So much torque. That is really tight. Jadamba in all sorts of trouble. He is out. The technical submission. Дараагийн дулааны тов бол одоохондоо гарааг байгаа. Марат Капоров гэдэг одоо бүсийг яг одоогоор эзэмшиж байгаа Орос гаралтад Оросын Дагестан маань энэ 5 сарын 27-нд Йокото Казунори гэдэг Япон тамирчинтай аврагын бүсээ хамгаалж тулалдана. Тэгээ тэр хоёрын тоглолтоос их юм шалтгаалж дараагийн тулааны товын шийд гарах баг. Тэр Казунори Йокото гэдэг тамирчин 10 онд Сингапур гэдэг тэмцээн дээр надад ялагдаж байсан тамирчин байгаа. Тэрнээс хойш нэг ч ялагдаагүй. Тэрийн догдлоо ярьдаг л да тэгсэн гэсэн. Тэгээд манай хүүхдүүд бол уйлаад ундаг гэсэн. Яасан ч ялагдсан ойлгох нь уйлаад ингээд. Эхнэр бол мэдээж маш догдлож үздэг, маш айцтай. Тэгээ бас зөрөөд баяртайгаар ингэж үздэг гэсэн. Манай одоо ээж маань хадам ээж маань тэмцээнүүдийг үзэж чаддгүй гараа авчдаг гэсэн. Тэгээд гарч яваа дууссан орж ирдэг. Тэгээ би энийг ер нь ингээд дотн үнэн ингээд тэмцээн уралдаанд ороход маш хэцүү байдгийг би одоо шавнар тэмцээнд ороход л ойлгосон л та тэр болтол мэддгүү. Яг нэг тэмцээнд ороход бол маш сайхан шүү дээ. Дуртай юмд орж байгаа. Одоо нөгөө хүсэж мөрөөжсэн хэдэн сар мөрөөдсөн юм нь одоо энэ торон дотор болох ч юм гэдгээр ороход бол маш сайхан байдаг л да. Тэгэхэд шавнарыгаа тэмцээнд аваад өөрөө ард нь гараад ингээд тэмцээнд оруулах гэхэд би бүр ингээд тэмцээнд орж байгаагаас илүү маш хэцүү байдалд орж ирсэн. Тэгээд бүр ингээд догдлоод, сандраад тэгээд тэмцээн үзэж байгаа хүн ямар хэцүү байдгийг бэ гэдгийг шавнараа авч гарч ойлгосон байнад мэдэрсэн. Ер нь тулааны урлагт одоо хүндэтгэлээр дуусгах гэдэг зарчмыг хатуу баримталж хүндэтгэлийн ёс гормыг ер нь маш их сахиж байдаг. Тэгээ ер нь Япон одоо хилцүүг ер нь даруулагтай байх гэсэн утгатай л шавнартай хэлдэг үг байгаа юм л да. Ер нь олон шавнартай. Гадаадд ер нь тулдаад эхэлсэн. Монголд маш олон тулааны төрлийн аваргууд тодорлоо. Хоёр шав маань Америкийн одоо шилний нөмрийн дасгалжуулагч гэдэг Грек Джексон гэдэг дасгалжуулагч дээр бүх зардлын Америкаас дагаад 6 сарын хугацаанд цалинтай тэнд бэлтгэл хийж байна. Тэгээ ер нь бол бусдад нь бол ер нь маш сайн амжилттай байгаа. Тулааны урлаг бол ер нь хүмүүжлийн урлаг, хагас сэргэжлийн зохион байгуулалттай байдаг. Тэгээ ер нь яг тэр техник арга чаргын заахаас илүүтэй сэтгэл зүйн төвлөрөлтийг сайхан болгох юмсан гэж би боддог. Зан аашинд нь сайхан төлөвшүүлээд нөгөө нэг эх оронч өөрийгөө ялдаг жинхэнэ эр хүн болгоход нь чадхаатаараа тусалж чадлаараа өөрөөрөө одоо үлгэр дуурайл болж үзүүлэх юмсан гэж боддог. Ер нь шавнар маань бол ер нь сайхан найзуудтай байна. Ер нь тий миний бэлтгэл хангаж байна. Тэгээ бүх юмаа жаргал золонгоо ярилцж байна, хуваалцж байна. Янз бүрийн тэмцээний арга мэгтэй агдаг адилхан боловсруулж байна. Нөгөө надад бас зөвлөж байна. Ийм галтнаас шууд тийш ирж байгаа.
ингэж гаргаад эргээ шилжиж гэсэн. Доош хараад тийш. Эсвэл хажуугаас юм шиг тийм. Ингэж гаргаад эрүүл мэндийн хөдөлгөөнөөр хөрөнгө оруулалт хийж эрүүл мэндийн саятан болцоогоосоо л гэж өөрөөлдөг. Тийм. Ер нь миний бас дотор бодол байдаг. Юу гэхээр зэрэг манай ээж аавч гэсэн хэлдэг байсан л та. Одоо хөлсний оронд цус гараад ирэх юм бол өөрийгөө одоо болоог байна л гэж би тулаанд тэгж боддог. Шамиртаач тэгж хэлдэг. Тэгэхээр ер нь цаашдаа бол мэдээж тулааны урлаг Монголд хөгжихэд монгол залуучууд эх орныхоо нэрийг дэлхийд одоо цуурайтуулахад чадах ятгаараа ер нь хувь нэмэр оруулна гэсэн бодолтой байдаг. Энэ бол бахархал бол мэдээж монгол хүн болж төрсөн. Монгол хүн болохдоо яг энэ төв сайхан монгол орондоо төрсөн нь бол миний хамгийн том бахархал байдаг. Тэгээ өнөөдөр бол бас сайхан хөвтөө хүн хурнаар ихсэл сайхан байна. Цас ороод. Тэгээ өнөөдөр бол одоо гадаа гүйлтийн бэлтгэлтэй байгаа. Байгалийн эртис энэ уурын амьсгал маань биднийг маш төвчээртэй болгож өгдөг, хаттай болгож өгдөг. Нөгөө зураач орхонгой хэлдгээр тасардгүй сур болгосон, шүрэн суулгасан байдаг. Тэгээ энэ нь бол ялангуяа тэмцэлтэнтэй спортоор амжилт үзүүлэхэд маш том түлхэж болж өгч байгаа та. Ерөөсөө энэ тулааны урлаг танилцсан цаг хугацаагаараа тэнд хөрвж орж ирсэн тэргүүрээр ирэмдэгдэг. Хамгийн сүүлд орж ирсэн шин залуу тамирчин хичнээн хурдан сураад амжилт үзүүлээд гавьяа байгуулсан ч гэсэн дээрээ зогсож байсан ахнарынхаа доор зогсон хэмжээд дээдүүд нь нэг бас тэрийг сургаж амжилт үзүүлэхэд нь тусалсан учраас хэзээ тэдрэгээ хүндтэйгээр доор нь жагсаа зогсдог. Тийм юм байдаг. Нөгөөсний хав зэргийн ирэмдэгтэй. Аав хүүгийн ирэмд. Тулааны тэмцээн уралдаанд орж амжилт үзүүлэхэд тусдын болдог. Монгол ахын дүүстэй одоо баярлж талархснаа илэрхийлж байна. Бид нар эх орныхоо нэрийг гаргахын төлөө ямар саад бэрхшээлийг давхад бэлэн бэлтгэл сургуультаа байнгын хийж цаашдаа үнэхээр их хичээх болно. Хүүхд баг нэг урагшаа ингэ үсгээд хайчилж шилдэг гэл хайчилж шилдэг бол кара гэж нэрчдэг байсан. Тэгэд яг тэрийг л урагшаа сайлттай холбож урагшаа дээрээс нь өсгийгээр хийдэг өшгөл туссан байгаа.